цахилгаан эрчим хүчний их үүсвэр дээр хүссэн их үүсвэрийг шийдэж өгдөггүй. Одоо энийг яах ёстой юм? Тэгэл одоо ямар ч сан барилгын ажил маань яваалаа. Энэ үйлдвэр барих, тэгээд тоног төхөөрөмж шинээр авах. Ер нь бол энэ рүү чиглүүлсэн бас тээврийн хэрэгслээ шинчлэх ажлыг бол бас өмнөд оноос эхлээд хийчихсэн байж байгаа. За тэгээд үйлдвэрийн ажлын явц бол одоо ингээд 57%-тай байна. Бэрхшээл бол гарч байна. Тэгээ одоо яг үндэ манайх юун дээр гацж байгаа вэ гэвэл одоо хэлэх ёстой ёсгүйгээч мэдэхгүй байна. Цахилгаан эрчим хүчний их үүсвэр дээр хүссэн их үүсвэрийг шийдэж өгдөггүй. Одоо энийг яах ёстой юм? Тэгэл одоо ямар ч сан барилгын ажил маань яваалаа. Уг нь яагаад манай цахилгаан жоохон их шаардаж байгаа гэхээр нөгөө хөргөх төхөөрөмжүүд нэлээд их шаардлагатай байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой цахилгааны их үүсвэр шийдэхтэр л манад жоохон бэрхшээл гараад байгаа. Бусдаар бол ингээ ажил маань явж гэн их талархаж байгаа. Тэгээ бас бид нар маш их хичээж байгаа. Манай хүчин чадал ер нь 3 дахин өсгөр байгаа. Тэгвэл энэ нь бол нөгөө бүх хүчин чадлаа ашигласан үед эн чинь бол яг үндэ бодиттой үр дүн бол яг 25 оноос эхлүүлээд тэгээд жигдрэх гэдэг чинь 25 оны сүүлийн хагас болоод 26 оноос л илүү үр дүн гарна.